Хүүсийн онцлог байдал бэлгийн чиг баримжаа хүүсийн баримжааны илэрхийллээс болоод хүүсийн хэвшмэл ойлголтын үндсэн дээр хүүхдүүдийг гадна төрхөөр нь эсвэл хайр сэтгэлийн байдлаас нь болоод ялгуурлан гадуурхалт мөн нийгэм байгаа юм а. Ер нь боловсролын орчинд 10 жилд LGBT олон нийтийг ялгуурлах нөхцөл байдал маш хүнд байгаа. Ялангуяа трансгендер олон нийтийн хувьд болохоор ялгуурлан гадуурхалт, дээрлэлт, өвтгөний дээрлэлт, бас багш нарын дээрлэлт, ялгуурлан гадуурхалтаас үүдэлтэй сургууль завсралталт маш өндөр байгаа. За мөн LGBT бэлгийн чиг хандлагын талаарх мэдээллийг багш сургууль хүмүүжүүлэгчид сурагчдад буруу ташаа байдлаар тайлбарласнаас үүдээд боловсралдах ялгуурлан гадуурхалт нэмэгдэж эдгээр нийгмийн цөөн хүмүүсийн талаарх буруу ойлголт төгдөг байна. Үе тэнгийнхэн маш их ялгуурлан гадуурхалт. Энэний үндэс нь болохоор багш нарын буруу ойлголт, эцэг их асран хамгаалагчийн буруу ойлголтоос үүдээд үе тэнгийн дээрлэлт маш өндөр байдаг. Тэрнээс гадна багш нарын хараа хяналт болон багш нар заримдаа жишээ нь дунд ангид яг LGBT олон нийтийн талаарх мэдээлэл дунд ангийн эрүүл мэндийн хөтөлбөрт орсон боловч багш нар тэрийг тайлбарлахдаа өөрийнхөө ташаа ойлголтыг оруулж хүүхдүүдэд тайлбарснаас болоод ч юм уу энэ дээрлэлтийг бүр өөгшүүлсэн тийм нөхцөл байдлууд өндөр байна. Өөрийн яс үндэс хүүсээ сонгож төрдөггүй. Тэгвэл энэхүү өөрийн амин чанараас үүдсэн ялгуурлан гадуурхалтаас бид хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар судлаачид дараах байр суурийг илэрхийлж байна. Тодорхойлол орхичдаг ийм түгээмэл практик байгаа тохиолдолд цаашдаа яах вэ гэхээр үнэхээр хүний эрхийг сурч боловсрох эрхийн хүрээнд, сургууль боловсролын хүрээнд хангая гэвэл яаж урьдчилан сэргийлэх вэ? Ямар түгээмэл ялгуурлан гадуурхалт гарч байна вэ гэдгийг судлах, таних, илрүүлэх, тэгээд илрүүлсэн кейс дээр ажиллах, дахиж тэр ялгуурлан гадуурхалтыг гаргуулахгүй байхын төлөө дүрм журмаа өөрчилдөг, бодлогоо өөрчилдөг, багш болон холбогдох ажилтнуудыг сургалтанд бүр зориудаар сургалтанд хамруулдаг тэр хүмүүсийн үйлдэлийг гүйцэтгэлийн хяналт шалгалтанд тухайлан хянж шалгадагч байх юм уу? Ийм идэвхтэй төрийн зүгээс, сургуулийн захиргааны зүгээс, боловсролын яам, боловсролын ерөнхий газрын зүгээс ийм идэвхтэй үйлдэл хийлэгдэх болохын төлөө боловсролын эвсэл цааш ташлах